Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бөмбөгийг шаланд ойлгож дамжуулах сэдвээр хичээл заана. Хичээл эхлэхийн өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилццгаая. За хүүхдүүд нэгдүгээрт бие дэвтэйхэн итгэлийн хувцас өмсөх, за өөртөө дасгал хийх зай гаргаж бие халаалтын дасгалаа хамтдаа хийцгээе. Шилжилт хийх юм байгаа. Дасгалыг 4 удаа хийн. За дасгалаа бүгдээрээ багшаагаа дагаад хийгээрэй. За дараагийн дасгал. За сүүлийн дасгал. За сонголтын дасгал руу орцгоё. Тэглээ. За 2 гараа тийшээ өргөөд зүүн гараараа баруун гараасаа татаж өгнө. Зүүн тийшээгээ хазаа. За дараагийн дасгал. За сүүлийн дасгал. Артлын үйл бүтэн уулан дээр тавигдана. Сагсан бөмбөгийн тоглолтын нөхцөл байдал тохируулан 20 гаруй төрлийн дамжуулалтын арга барилуудыг ашигладаг. За өмнөх 6 дугаар ангид болохоор цээшний өмнөөс 2 гаруй дамжуулах техникийг үзсэн байгаа. За энэ шаланд ойлгох дамжуулалт нь болохоор ерөнхийдөө цээшний өмнөөс 2 гаруй дамжуулалттай их төстэй. За өндөр тоглогч хэрвээ хамгаалж байгаа үед төвийн тоглогч шийд рүү явж байгаа тоглогч дамжуулахад хамгийн тохиромжтой дамжуулалт байгаа. За баг зэрэг бүхийж өвдгөр баг зэргийг нугалнаа. За дамжуулах зүг рүү нэг алхаж хүчээ тааруулна, дамжуулна. За гарын эрхээ хуруу доош чиглэсэн толгоогоо гүцэд тэнийл хийнэ. Нэг гараар ба 2 гараар гэж дамжуулнаа. За яг цээшний өмнөөс дамжуулахтай ерөнхийдөө төстэй. За гэхдээ болохоор гарын байрлал урагшаа доошоо харсан чиглэлд дамжуулах юм байна. За хэдүүлээ дасгалаа багшаагаа дагаад хамтдаа хийцгээе. За эхний дасгал урдаа бөмбөг барьж ийн гэж бодох хэрэгтэй. За урагшаа алхаад за тэгээд дамжуулна. Шалан доош. За энэ дасгалыг 5 удаа хийцгээе. За эрхийн хуруу доошоо харсан байгаа. За мөн жигчийн хуруу дээшээ харсан байралтай дамжуулах ёстой. За зүүн талдаа дамжуулъя. За баг зэргийн өвдөн дээр доошоо жоохон сууж өгөөрэй. За хоёр дахь дасгал. За хэдүүлээ хөлийн эргэлттэй холбоё. Бөмбөгөө хоошоо нэг алхаад бөмбөгөө хойноо нуугаад тэгээд урагшаага дамжуулна. За дахиад явлаа. Дахиад. За мөн адилхан 5 удаа хийн. Баруун талдаа 5 удаа. За одоо хэдүүлээ зүүн талдаа явъя. Хоошоо. За дохоо бол шулуун байх ёстой. Өмнөх хичээлийн бөмбөг залалтай хичээлийн холбоо өнөөдрийн хичээлтэйгээ цуг холбоо. За байрандаа бөмбөгөө залж гин. Эндээсээ угшаага алхаад дамжууллаа. За дахиад бөмбөгөө залж гин. Угшаага алхлаа, дамжууллаа. За дахиад бөмбөгөө залж гин. Угшаага алхлаа, дамжууллаа. За мөн зүүн талдаа бас адилхан хийн. Угшаага алхлаа, дамжууллаа. За дахиад заллаа, дамжууллаа. Заллаа, дамжууллаа. Бөмбөгийг дамжуулахад нэн төрөнд биеийн үндсэн байрал зөв авч сурах ёстой. Бөмбөгийг дамжуул хүлээлж авах тоглогчоос ойролцоогоор 1 метрийн өмнө ойлгож дамжуулах. За энэ зурган дээр харагдаж байна. Бөмбөгийг доош шидэх биш, түлхэж дамжуулна. Урагшаа алхаж дамжуулах нь илүү хүчтэй дамжуулдаг. Хит ойроос дамжуулж болохгүй. Хэвлийн хэсгээс дээш дамжуулж
бас болохгүй нь байна. За баяртай хүүхдүүдээ дараагийн хичээл дээр иргэн уулзцгаая. За гэрийн даалгаварт дамжуулалтын олон хувилбаруудаас бие даанс оролцож өөрийн болгож аваарай.